Ийм л учраас цаад улсууд нефть аваач хямд үгүй гэсэн ч бидэнд газрын тосны бүтээгдэхүүний экспортлооч гэж манай тал 1000 гэрээ хэлзээр хийгээд чиг бодит үр дүнд хүрч биелээ олсон үгүй байдгийм байна. Тиймээс л үнэн тонн тутамдаа 93 ам доллар хүртлээр нэмсэн ч татвараа өмнөх сараасаа 102 ам доллараар өсгсөн ч Оросууд Монголын хувьд хамгийн сайн хамтрагч нь болж хувраад байна. Уг нь бүтээгдэхүүний чанар, нөөц, үнийн санал нь хамгийн их таалагдж байгаа газрууд нь Хятад, Казахстан, Кувейт улсууд байдгийм байна. Гэсэн хэдий ч Кувейтээс гэхэд тээвэрлэлтийн зардалдаа хамаг бодит өртгөн шингэчээр хэрэглэгчийн гар дээр очих шатхууны үн хэд дахин нэмэгдэж шулцгой байгаа гэдэг тайлбарыг салбарын бодлого баригч нь тайлбарлаж суна. За Хятад улсаас манад нийлүүлж бололцоотойгоо илэрхийлж бид бас засгийн газрын шугамар ярьсан Казахстан, Хятад бусад улс орнуудтай. Кувейт бас яригдсан. За Кувейт ч мөн адилхан. Олон газараас бид ярьсан. За нийтдээ үндсэндээ Роснефтээс хямдхан үнийн санал өгч байгаа газар алга. Би дахиад автаад хэлье. Дэлхийн зах зээл дээр түүхий досны үн өсөж явахад өөрийнхөө боловсруулж байгаа үннээс хямдханаар ямар худалдаачин юм аа зарах вэ? Оросоос. Ийм л байна. Хятад бид үнэ өгсөн. За би та бүгдэд үнийг хэлье л да. Оросын албаны улсаас ирж байгаа үнээс 145-аас 200 доллараар тонн тутамдаа үнэтэй байна. Өөрөөр хэлбэл та бүгдэд литр тутамдаа 240 төгрөгөөс 50 төгрөгөөр илүүгээр ирэх гээд байна. Энийг би авчраа та нарт яаж маа гэж өгөх юм бэ? Ард түмэн хүлээж авч хэрэглэж чадахгүй шүү дээ. Казахстанаас байна. Тээврийн зарлал өндөр болчиход байна. Асуудал ийм л. Үүнээс үзэхэд дэлхийн улс орнууд эдийн засаг, нийгэм, аюулгүй байдлын нөхцөл байдалтай уялдан нэмэгдэж байгаа нефть бүтээгдэхүүний үнийн өсөлт мөн хомсдол нь ойрын хугацаанд Оросын албаны улсаас 100% шахуу хараат байдлаа манай улсын хувьд хадгалсан хэвээр байх бодит байдлыг илтгэж байгаа гэж хэлж болохоор байгаамаа. Гануул мэдээллээ.